Бид хаан төрхөө сонгодоггүй ч хаан амьдрахаа сонгох хэрэгтэй. Бас бид хаан амьдарч байгаагаас үл хамааран тэгш боломж эдлэх хэрэгтэйч өнөөдрийн нөхцөл байдалд орон нутаг болон Улаанбаатарт тэрхүү боломж нь ялгаатай байна. Улсын хэмжээнд 94 их дээд сургууль, коллеж байгаагийн 80% нь Улаанбаатар хотод байгаа тул мэрэгжилтэй болохын тулд нийслэлийг зорих хэрэг гарч байна. Тэгвэл Улаанбаатарт нэг эмчид жилд 218 хүн ногдож байхад орон нутгийн тоо 410-ыг зааж байна. Өрхийн орлогын зөрүү 232 мянган төгрөг байгаа бөгөөд Улаанбаатарт байгаа ажилгүй иргэдийн тоо орон нутгаас 2.6 дахин их. Ядуурлын төвшин орон нутагт 100 хүнд 34 байхад Улаанбаатарт 25 байгаагаас орон нутгаас шилжин ирэх хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна. 1990 онд хүн амын 27% нь нийслэлд орсон сууж байсан бөгөөд 2017 онд энэ тоо 46% хүрчээ. Энэ мэдчлэн анган шатны хэрэгцээгээ тэгш байлгах гэсэн орон нутгийн иргэдийн шилжилт хөтөлбөрийг 2017 онд түр хугацаагаар хорьсон нь дахиад л тэгш бус байдлыг бий болгож байна. Гэтэл орон нутгийн иргэдийн боломж гэж харж байгаа нийслэлд ч асуудлууд байсаар Улаанбаатарт 1 км квадрат талбайд 311 хүн ногдож, улсад бүртгэлтэй нийт автомашины 3.2 байдгаас төвжирэл дээд зэгтээ хүрсэн. Өнгөрсөн жил агаарын чанарын индекс 4984-т хүрч хэвийн хэмжээнээс 50 дахин ихссэн. Хөрсний дээжийн 88%-д нэнгийн бохирдол илэрсэн. Улсын хэмжээнд гарч буй 10 гэмт хэрэг тутмын 7 нийслэлд гарчээ. Энэ мэдчлэн хоолой тулсан олон асуудал нийслэлд бий. Нийслэл хоттох нэгтэрчлийг бууруулах зорилгоор одоогоос 18 жилийн өмнө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан ч хэрэгжсэнгүй. Төвлөрлийг сааруулахын тулд аймаг бүрийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломж бага учраас Уулуурхайн гол нөөц Өмнө Говь аймаг дахь Далан задгадаас эхлэх зүйтэй талаар мэрэгчлэтнүүд дурджээ. Учир нь нийслэл хоттой Далан задгад 580 км хатуу уучлалтай замаар холбогдсон. Удахгүй 5 толгойн цахилгаан станцыг барьж эхлэх төдийгүй говийн усны нөөцийн хомсдлыг шийдвэрлэх Орхон говь, Хэрлэн говь зэрэг төслүүдийг боловсруулсан. Хамгийн чухал нь Уулуурхай дагсан ажлын байр, эдийн засгийн боломж тэнд бий. Тухайлбал тус аймагт 35680 хүн Уулуурхайн салбарт ажиллаж 2017 онд олборлох үйлдвэрээс бүрдүүлж буй нийт орлогын 52%-ийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл улсад нийт 116 их 80 төгрөгийн орлогыг оруулжээ. Татвар төвлөрүүлж байгаа орлого өндөр байгаа ч иргэдийн төсвийн хуваарлалт бусад аймгийн дунджаас ердөө 700 сая төгрөгөөр илүү байна. Орлогын түвшнээс хамаарч Өмнө Говь аймагт бодлогын түвшинд анхаарах цаг нэгэнт иржээ. Энэ мэт онцлог бүхий аймагуудыг бодлогоор дэмжин байршил хамаарахгүй иргэн бүрт ижилдэгч боломжуудыг хүргэх зайлшгүй шаардлага бий болоод байна.